үг даах сэтгэлийн тэнхээтэй ажил даах биеийн чадвартай болгож өсөхгүй болвол ерөөсөө нөгөөдөн дээр өдөрлөгөөрөө суудсан. Тэгээ нөгөө хөл дээр ингээ нөгөө зөөлөн гიშгсэн тийм нялцгай хүүхдүүд их олон болчиход байна. Ханаач болгоч гоё ярих юм. Яг дээ өгсөн нэг сайхан хэлхийсэн нэг мажиг монгол ирчүүд байж өгөл дээ. Тэр адуу малнаас нь битгий хүндэрүүлэх гэдэг л та. Тэгээ адуу малн дээр угаа залуучууд ч гэсэн ярьж илэн биднээс ингээл дандаа ганц үе залуучууд эхнэр болтдгоо гэдэг. Хэтэрхий хайртай чамдаа хэрэлдэх гэж л дурлсан юм а гэх нэг шүлэг байдаг үстэй. Тэр үсийг чамаа дунд охин хүртэл би өнгөө зоглуулж байгаа авда морины ном авч өгнө гэсэн. Хэрэг танд манай нэвтрүүлэг таалагдж байвал манай сувгийг subscribe хийж нэвтрүүлгийг үргэлжлүүлэн бүтээхэд дэмжлэг үзүүлээрэй. Мөн нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэж байгаа манай аав нар нэвтрүүлгийг үргэлж дэмжиж ивент итгэдэг түншүүдтэй баярлалаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Аав нар нэвтрүүлгийн маань өнөөдрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Live stream Mongolia-гаас та бүхэнд хүргэдэг манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор маш сонирхолтой нэгэн зочныг хүрж оролцуулж байгаа. Тэгэхээр манай Баатарын гампүрүү гэхээр хурдан морины улсууд бол маш сайн мэддэг. Тэр дундаа үзэгчид маш сайн мэддэг. Үзэгчид бол ерөөсөө гампүрийн тайлбараар сүүлийн 16 жил сайхан хурдан морины тайлбарыг үзэж байгаа. Аав нар нэвтрүүлэгтээ үлгэр жишээ уусан сайхан аавда энэ урилгыг өгч манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж оролцож байгаа их баяртай байгаа. Намайг тоож нэвтрүүлэгтээ хурж оролцуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Гампүрийг хурдан морийг их сайхан тайлбарладаг гэдгээр л үзэгчид их сайн мэдэх болохоос биш. Гурван сайхан охины аав гэдгийг сайн мэдэхгүй тийм ээ. Тэгээд дээрэс нь манай гампүрийн чинь бас аав өвөө гэдэг одоо могчлаар ярих юм бол Дундгов аймгийн Луус сумын улсууд байгаа. Танай аавын нэр Баатар. Самаа Баатар гэдэг би тэгээд аавынх нь нэр юм болов нэг бол өөрийнх нь хочин болов гайхаад байдаг. Яагаад Самаа Баатар болсон? Тэрнээс яриагаа эхлэв. Тэгээ манай аавын овг нь юм байгаа. Өргөж авсан аав манай өвөөг самдан баринлаа гэж тэр Дундгов аймгийн Адаацгийн сумын 100 хийдийн лам тийм хүн байсан. Самаагийн Баатар гэдэг нь хүмүүс нөгөө Самаа Баатар гэл нутгийн хүмүүс бол Самаа өвгөн гэж авгаалдаг. Би буруу дуулаагүй бол танах ч гэрвлээс аав ээжээсээ 8 лаа гэлээ. Тий 8 лаа. Чи отхон байна уу? Би отхон. 3 ах 4 ихч байна. Яа. Айлын баг хүч нэлээ эрх өссөн болол гэж боддог шүү дээ. Эрх өснө үгүй юу? Яг би өөрийгөө бол нэг айхтар тийм эрх гэж бол нэг боддоггүй. Тэгтээ нөгөө эрхлүүлэх хүн олонтой байсан. Нөгөө ах нар ихснэр аав ээж бүгд л эрхлүүлнэ. Тэгтээ өөрөө нэг айхтар тийм нэг эрхлээд байдаггүй дуу цөөтэй нэг жоохон тийм бод талтай. Тэмхүү өгдөөсөн. Тэгтээ яг нөгөө нэг харбор ажлууд тэр хийгээд өгдөг ах нар ихснэр тэр байсан болохоор тийм ажил төрлийн тал дээр бол харин жоохон маруухан шүү. Өөрийгөө тэрнийг бол хүлээн зөвшөөрдөг. Чамаг ер нь ямар хүн хөлтэй байсан гэж ярьдаг юм болцсон. Төрөл арилцсан юм шиг хэлэгдэж штэ. Их тийм дуу цөөтэй. Нэг суусан газар аваа ажилладаг гэд. Ямар санда биднээс үед 8 настай сургуульд байгаа штэ. Тэгээд 7 настай бэлтгэл ангид нөгөө цэцэрлэгт явуулах гал. Тэгээд ээж минь цэцэрлэгт явуул гэрээ санах уу гэдэг. Нэг хоноол санахгүй гэсэн гэж. Тэгээ нөгөө бэлтгэлд аваачаад өгчдөг. Өглөө үргэж өгөөл оруулдаг нэг ангийнхаа нэг болонд ч юм уу хааж нэг сандал дээр очиад суудаг юм шиг. Тэгээ арайч өдрийн бүтэн суучдаг үл байсан байлгүй дээ. Тэгэл нөгөө ах эгчнэр аав ээж тэр ярьдаг. Тэгэл өглөө үргэж өгөөл оруулаад суулгасан газар л ороо очиад авахад тэндээ сууж идэг байсан гэдэг. Хөөх дөхөж тань ч дээ. Би ч өөрөө нөгөө малчин айлын хүүхэд болохоор тэгэл сургууль соёл амрлаа хөдөө явлаа. Цэцэрлэгдээ байхад тэр чинь 7 хоног суугаал 7 хоногийн чөлөө аваад 7 хоног таслаад тэгээд очдөг. Тэгээд нэг 7 хоног суучаад дахиад нөгөөхөө давтдаг. Тэгээд цэцэрлэгт ерөн цөөхөн суусан дөө. Тэгээ нөгөө хаврын шалгалт мололтноос бас нэг 14 20 хоногийн чинь 2 3 7 хоногийн өмнө чөлөө аваад явсан баг. Тэгсэн нөгөө шалгалтаа үржиж өгчөө яв гэд. Тэгээ шалгалтын дээр бүдрээд ямар асуулт асуусан гэдгсэн чинь уцны модон дээр 5 шувуу суужсэн чинь нэг нь харваад унагцсан хэдэн шувуу үлдэх вэ гэсэн 4 шувуу үлдэнэ гэж хариуллаа. Нөгөө 4 нөгөө нисээ явцсан би нөгөө харвуулж үлдсэн нэг нь үлдэх л ёстой байсан юм байлээ. Тэгэж хэлээд шалгалтанда
4 гэсэн дүн авчаал тэгээд цэцэрлэгээ төгсөж илээсэ. Аав нар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аав нар нэвтрүүлгийн дэмжигч Morton Residence чанартай амьдрий. Баатаргуу ер нь ямар зан характертай вэ? Манай аав ер нь их тийм төлгөө хүн шүү. Тэгээд хайхтар тэгээд ер нь хүүхдүүдээ нэг зам дээр зэмлэхээсээ илүүтэйгүр тэгээд үггүй зэмлсэн харцснаасаа гэдэг шиг тэгээд ер нь харцаараа юу хэлэх гэж байгаагаа хэлцдэг. Тийм л хүндээ нэг үг хэлэх юм бол даацтай хэлцдэг. Аавын одоо зан чанар өвлөгдөж. За зан чанаруудаас нь одоо манайхан л ярьдаг зөрүүд гэж. Манай аавын удамынхаа ер нь бас тийм зөрүүд олсод юм шиг байгаа маа. Манай аав ч одоо тэгээ зайлаа нас шиндэр гарлаад манай аавыг зөрүүдлээ гээл тэгэл. Тэгэл манай хайтар гэдэг чинь аавыгаа дуурайсан зөрүүд гэдэг. Зан чанаруудаас нь өвлөгдсөн юмнууд дээр нэг зөрүүд зан байх шиг байгаа маа бас. Манайхан ч одоо тэгээ нөгөө хөдөө бүгдлөөдөө өссөн малчаа илүү сурвалжтай улсууд болохоор тийм ажилд л их тийм махран улсууд байт юм да. Тэл тийм ажилсэг. Одоо нөгөө хүн эцгээсээ хэзээ илүү гарч чаддаг гэдэг шиг би бол одоо тэр аавын тэр одоо нөгөө нэг ажилсаг зан чанар манар тэргээд тэр хэмжээнд нь одоо хурж тэр ажил төрлөх юм бол сөхрөөд унчмаар юм шиг санагдаж шүү дээ. Одоо хэрэг 70 гарсан настай хүн тэгэл тэр мал хуугаан услах цаслах хэрэг үлгээс өөдөөс мас гэл бүх ажлаа өөрөө хийгээл. Тэгээ одоо зайлвал нөгөө нас өндөр гарсан тэгэл би яа хөл гараас гисүүлэл дэлэхгүй байгаа хэрнээл тэгэл өдрийн бүтэн дээр гадаа хэрээр л юм шиг. Тэр манай бол үнэхээр тийм нэг ажилсаг ажлын төлөө төрсөн. Одоо ёстой л нөгөө малчин хүн болохоор өдөр нь цас шуургыг одоо өвлөн сөрж нүүдэг. Тэгээ цантаа ургаан барайл. Тэгэл нөгөө дэхнүүд чи манайхан чинь хөдөөлөдөг. Тэгэл нөгөө удгийнхаа хүмүүсийг зохиод малаа услаад. Ёстой нөгөө нэгдүгээр шуурганаар малгай өрөвчилж үзээгүй гэдэг шиг хаана ногоо цагаа балын бэлчээр байна тэрнийгээ дагаал ингээл нүүдлээд явдаг. Асар их тийм хөдөл мөрчил. Энэ морьмаа сонирхдаг бол мэдээж одоо өөрийн ахуйтай холбоотой байх. Тэгэхдээ дамаа одоо морин тайртай болсон шалтгаан нь юу? Саулын дээр нөгөө хөдөө багасаа өдөө хүртэл явсан болохоор яалт байхгүй нөгөө мормолтой орхон. Тэгээд багада мөр ундаг байсан. Хорд мөр. Тэгээ манай аав ах хатар чи одоо нөгөө адууч улсууд болохоор тэгэл тэднэрээс үлгэр дураалаа. Араа нэг бага ангид тэр байхад адуучин болно л гэж л боддог байлаа. Малчин болно, адуучин болно гэл. Тэгээ нэг мориноо сасагдаад ирээд араа жоохон том болоод ирэхээр уяач болно л гэж боддог байлаа. Тэгээ бас нэг анги мэг жоохон дээшээ дэвшээд нэг 8-9 дугаар ангид тэр ороод бас нэг араа юмны наадах заадахыг ойлгохтой болоод ирэхээр би ер нь морь тайлбарлагч болно гэдэг л хүсэл мөрөөдөл нэг 7 дугаар ангиас 8 дугаар ангиас тэр илүү төлхөө хоногшиж эхэлсэндээ яг урд нь бол 4 дугаар ангид байдаг байхад төвс өрн газар сургууль суун морьтой календар гэдэг юм чинь 1996 оноос эхэлж гарсан. Нэг хэсэг гарсан шүү. Тэгээд тэр чинь нөгөө айгуу гоё нөгөө мөр болгон дээр зориулаад шүлэг гэтэр бичсэн байдаг те тэндийн зэмэд дөрж байгаа шүлэгнүүд дээр ингээд бичсэн байдаг. Тэгээд тэрийг ин чэйжилждэг зургийг ингээ хараад дууралгаа зурдаг. Нөгөө календарынхаа нөгөө цаг дооны үеч хванлиг нь хайчилж байгаад хооронд нь ингэж угсарч наангуудаа нөгөө гэрийнхээ ханандаа бүр наачдаг. Тэгэл нэг 10 хонуулаад буцаагаад нөгөө дээш нь харуулаа наачдаг. Тэр тийм л мөрөнд дуртай. Цэндэ жимд орж байгаа чинь дэрэнг их баха. Тий дэрэнг их. Тэгээ морины тухайг сайхан шүлгүүд ихтэй. Тий тэр календар дээр ч одоо мөр болгонд зориулаад шүлэг бичсэн айгүй гоо шүү дээ. Одоо тэгэл тэр хинтийн синхромондлын сандаг дөрж явааны хар гээл одоо 1997 оны цуутай наадам гээд одоо ч ер нь мөрний орхотнууд ам дамжээд нөгөө 100-ны манлын 4 азрахтай хаан хинтийн хар азрах урд дугаасан гээл. Тэгэл тэр хар азрагаач тэр тэгэл өн цагийн оонон харуу өвгөн ноёны алтан ишгүү олоор татсан цэнгэрийн заадсоо од хайраагүй нар саран тамгоо тэргээл тава хуугаа гэтэргээл хэлэхгэр хөлөхгөр уяаж хөгс удартай гэдэм хөхлийн баасан одоо нөгөө хул гэрэлтэй гинэм мэтэргээл айгүй гой тийм шүлэгнүүд гоё ш. Тэгэл одоо 96-7 оны үед чэжилжсэн шүлэгнүүдийг одоо овтол бас зарим нэгэн санаанд байгаад тийм тэгэхээр тэр айгүй тийм тод тоногшиж үлдсэн байд ш. Тэр үед чинь одоо миний мэдхээр бол манай үндэсний телевизийн цагаан даллаг шиг одоо морь сайхан тайлбарладаг од хүн байхгүй байлаа шүү. Тий, тэгэлгүй яах вэ? Одоо ерөөсөө гол нөгөө тэр хүүхэд байхын хүсэл сонирхлыг бадрааж дэврээж өгсөн хүн л манай талаах л да. Ер нь яг аль биесээр
хаддаг суугаад танд жишээ бол Жорё гэж хэлээгүй ч гэсэн Ноёнбаатар битэрийн бол багшаа гэж хүндэлж явдаг манай цагаан талах. Тэгэл тэр үед чинь нөгөө үндэсний телевизийн Чандман студиэри хиймэр гэл нэвтрүүлэг тухайн жил болсон наад наргануудын бүгдээ сайхан тоймлоод DVD болгоо гаргацдаг. Тэгээ нөгөө сургуулийн хүүхэд DVD тоглуулагч гэдэг юм захиж байгаа байхгүй болчихно. Тэгээ далаахаа тэр CD DVD-г аваад бүгдийг үздэг ч нөө үзээд гараанаас барай хүртэл юу гэж ярих уу хаана нураг амьсгаа авах уу ярих уу тэр бүгдийг нурагч эжилсэн тийм л үздэг. Би ээжтэй ярьжсэн. Би энэ цагаан долоо гэдэг хүн шиг морь тайлбарладаг хүн болмоор нэг бол энэ аяллаа цагийн энэ хөтлөгчийн Бадам Самбуу гэдэг хүн шиг ингээд Монгол орныхоо сайхан үзэсгэлэнтэй гоё газруудаар бараг дэмитэний явдаг ийм л хүн болмоор байна. Тэгсэн манай ээж нэг өний чинь сэтгүүлч мэрэгжилтэй хүн хийдэг шүү дээ. Тэгээд ер нь сэтгүүлч болно гэж данал заалдаг байсан. Тэгээ хажир дээрээ тулсан компьютер програм хангамжаа ингээд орсон юм аа. Тэгээ тэр мэрэгчлэр нь хэдэн жил ажилласан? Мэрэгчлэрээ 1 жил ажилласан. Тэр 2008-9 оны үед яг одоо нөгөө оюутны үйлдвэрийн дадлага мадлаг гал хийдэг байхад манай үеэлэгчийн нөхөр нь манай өргө ах энэ Гоолт аймгийн Жаргалан сумын Цэдэн Билийн Чулуун заа гэдэг хүн програм хангамжаа компанитай. Тэгээ яг намайг өргөнтэй хэлэхгүй юу. Манай хүүхдтэй ингээд нэг юм компьютерийн чиглэлээр байж байгаа. Тэр дадлага мадлаг гэж чи өөр дээр аваад тэр нэг дадлага мадлаг юмнуудын хийгээрэй гэл. Тэр нэг өргө ахыхаа компани дээр нөгөө тухайн Pentium дээр том дэлгэц тавирал ачижээлээ. Дадлага хийх гэл. Тэгээ очисон чи ерөөсөө ширээн дээр нь баахан мөрний ном сонин сэтгүүл хураалгаастай. Тэгээ нөгөө програм бичдэг нөгөө программистууд чи хоорондоо тэр чин наадмыг бүртгэн энэ ч уу яаж тийм ч мөр энэ дээр ингээл мөр наадам л яриад. Би бүр гайхаад ямар газар хэвчүү. Тэгээ нөгөө өөрөө дуртай гэлгүй ёстой нөгөө нэг эмзэг сэдвүүдээр нь дөрөөлнө гэдэг шиг тэгээд нүд сэргээд чиг сарталцаа авчиж байгаа юм. Тухайн үед үндэсний спортын портал Хэмэрцэг юм байна гэдэг тийм сайт байсан мөр бүх тэр гээд. Тэгсэн чинь яг тэр Хэмэрцэг юм энийг хийгээд баг нээлтэн таарж өсөв. Тэгээд энэ дээр нөгөө үндэсний спортын сайт нээц одоо нэг шиг нөгөө Facebook тэргээ сошиал өгж өгөө юм биш. Мэдсэн дуулсан, сонссон барьсан нөгөө нэг жаал юмнуудаа ингээд бичиж оруулдаг. Оруулахдаа захирлаасаа нууцаар оруулна шүү дээ. Гаргаж ирээд нөгөөхөө бичээ сууж итэл ороод ирэнгүүт нь газ дэлгэцээ солиод нөгөө код өчтэй хар дэлгэцээ гаргаж ирсэн леглиг ажиллаа хийгээ сууж байгаа. Тэгээ явж байгаад нөгөө яг үнэнд гүцэгдэн гэдэг шиг энэ дээр өөр хэн гэж юм бичиж оруулаад ингээд ажлынхаа намайг хэлээд. Тэгсэн ахуй дуудаад чи ер нь энийг ингээд цааш нь ажилуулаа явах уу эсвэл програма бичээд үндсэн мэрэгжлийн ажлыг хийгээ явах уу гэдэг. Би ер нь хэмрэг ажилуулаа явъя гэж. Тэгэл тэр цагаас хойш тэгэл өөрийн нөгөө үндсэн мэрэгжил тэр чигээр орхигдсон да. За. Тэгээд нөгөө 2010 онд манай тэр хэмэр сайт TV8 телевизтэй хамтраад амжилтын хамт гэдэг реалити шоу хийсэн. Тэр нь болохоор нөгөө бөхчүүдийн оролцсон. Тэгээд тэрүүгээр дамжуулаад TV8 телевиз улсын их хурцангал наадмын шоу дамжуулна. Бүх мөр хоёрын тайлбарыг танахаар үзээрэй гэдэг нөгөө манай захиралтай яриад. Тэгэнгүүт нөгөө хоёрыг ярьж байхын сонсчингуудаа гараа явангууд нөгөөж ороод морийг нь би тайлбарлчихъя гэсэн. Юу яриад байгаа чи чадах юм уу? Би чаднаа гэсэн. Тэгэл ерөөсөө миний морь тайлбарлаж хэлсэн хамгийн анхны наадам улсын наадам. Тэгээ шууд эффект одоо тодос айдас тэр мөш. Нэг л их би чадна тэгэл тэр үед л тэгэл ороо явцсан. Одоо мэдгүй тэр үеийн тайлбарыг тэр сонсгоос жоохон санаа зовоод ичээд иtti. Та ер нь тэгдэг уучлаарай би нэг юм асууж байгаа. Өөрийнхөө дуу хоолойг одоо ингээд телевизийн эфирээр сонсохоор ингээд өөр юм шиг сонсогдоод. Анх яг телевизэд одоо ингээд орчуулгын киноны жүжигчнэр ажилд ороод орч одоо 20 гаруй жил юм. Над ерөөс таалагдахгүй. Хачин сонсогдоод. Тэгээд сонсохоор ичээд л ингээд нүүр улаагаад хөлс гоожол тийм байдаг байсан. Тэгээд сүүлрүүгээ тасдаг юм шиг. Хүн болгонд байдаг л мэдрэмж. Би одоо нэг сүүлийн нэг цаана 5-6 жил 17-8 оноос хойш араа гайгүй өөрийнхөө тэр тайлбарлсан тайлбарт араа нэг жоохон дасаж эхэлсэн гэдэг юм уу. Нэг айлд ороод очиход идэм үү нэг хүн юм үзээ байж хахад тэр тайлбар явж байвал араа гайгүй. Босод тэр өмнөх үеүүд тэр бол бошоогон сууг салчмаар санагдаа ер нь гараа явчмаар санагдаад ер нь сонсоход ер нь бас чанга шүү. Одоо чамаг хурдмөр тайлбарлаад эхлэхэд эхэндээ гайхаж байв. Манайхаа. Тий. За нэг их гайхаж хүлээж авах нь харцсангуу гайгүй шүү. Өөрөө нөгөө багаасаа ив тим нөгөө дуртай хүүхэд байсан болохоор харцсангуу гайгүй. Ерөнхийдөө манай ээж тэр миний хөө чаднаа гэж бас намайг зоригжуулж ирсэн. Тэгээ манай одоо энэ хөдөө байдаг ах бүх мөрийн ном их
цуглуулж уншдаг тийм. Зөв. Тэгээд тэр ахыхаа цуглуулсан номыг сургуулийн өдөө очсон амралтаараа тэр нэг хонь малны захраа өдөр явахдаа өвөртлөө явчихдаг, тэрнийг уншдаг тийм хүүхэд байсан. Тэгэхээр ер нь багасаа нөгөө ойрхон байсан болохоор харцсангүй нэг гайхаж хүлээж авах нь гайгүй. Тэгэл 10 онд улсын наадам тэрийг дамжуулчаад 10 оны тэр өвгөн үений даншиг наадам гэж Хинтээ аймагт болоход эхнэртэйгээ хамт шуудангийн автобусаар очиж үзэж байлаа. 7 сард болсон наадам тэгээ 8-9 сард л өлгөдөө бодвол монтажлаад дуу тайлбар хийх хэрэгтэй байна гэд. Тэгээ дуу тайлбар хийж өгөөд тэгээ би нөгөө хөдөө явцсан. Манайх яг тэгэхэд нүүдэлд хараад тэгэл би энэ Хинтээ аймгийн өвгөн үений наадмыг би тайлбарласан үзээрэй л гал нөгөө дэт. Тэгээ манай үзчихэд гээд мөр тайлбарласан тэр том наадам тайлбарласан үзээрэй гэдээдсэн ямар шохон юм хийсэн байдаг бол доо гэсэн. Тэжвээ өөрхөн бас болохоор л юм байна гэдэг ийдсэн. Тамаагаан бүрэн маань одоо төмний их гэж сайхан студ байгуулад хамт олнороо тэгээ энэ олон наадмуудыг ялангуяа энэ хурдан морийг ингээд сурвалжлаад явдаг. Тэгээ одоо ер нь энэ олон бичлэгүүд маань хэд хүрч байна. Тооны хувьд нэлээд олон болсон гэж би дурсан шүү. 10 оноос хойш чинь TM телевизтэй би 3 жил хамтарч ажиллаад тэгээд 2014 онд одоо төмний студид байгуулад гаргасан эфирийн тоо ер нь 2000 төгсөж байгаа хаа. 1600-700 бол хүрсэн баг. Ёстой жинхэнэ нөгөө Монгол соёлын асар том өв энэ чинь архивлагдаад үлдчихсэн л байна гэсэн үг шүү дээ. Тийм, мэдлийн архив байгаа шүү ер нь. Энэ хурдан моридуудыг одоо цээжээр хэлвэл хичнээн морийг цээжээр хэлэх үү? За яг одоо тэгж бол ерөөсө бодож үзэж байгаагүй. Миний ястаа бодож үзэж байгаагүй юм байна. Одоо улсын хөрзөнгөл наадам гэдэг юм уу, том бүсийн уралдаан хатар гэдэг юм уу. Тиймэрхүү наадмуудын шууд нэвтрүүлэгдээр явж хахад нэг азар ихмөр соёл ингээд дээд насн дээр бүртгэл ашиглах нь арай харцсангуй бас багавтар байдаг. Нөгөө амжилтуудын дурдан, дээрээс нь эзний дурдан одоо манай үзэгчид зарим нь шоолоод байдаг шүү дээ. Энэ ямар тархины арга ажиллагаа их хурдтай хүн гэхээр ингэдэг юм хамгийн түрүүнд морио тайлбарлах гэж байгаа. Удам өгсөө тэр угшлын нэрнэ гэж. За тэр аймгийн тэр сумын тэрнээ судалж аваа тэрний их тал нь одоо эцэг тал нь тийм за тэрийг дараа нь тэр хөдлөж аваа тэрнийх болоод тэгээ тэр одоо ингээ тим компани нэр дээр ингэж уралдуулж байгаа гэл тэ. Тэгээ тэрнийх нь хажуугаар тэр дагаж явж байгаа чи олооч машин ингэж бэр гэж заагаад байна гэж байгаа шүү дээ. Тэ нэг айл болох тэр чинь үзэгчтэй л бодоод байгаа юм л та. Арай л нэг ойрхоноос нэг тодхон гайгүй дүрстэй үзүүлж хийсэн гээл тэ. Бусдаар бол биднээс нэг ойрхоноос ингээл дагахгаал ядаад байгаа юм шиг. Гэхдээ тэр бас их буруу юм билээ. Одоо би нөгөө нэг дүүнэртэй л тэр хэлээд. За та нар яг тэр камер тарагдаж байгаа тэр мормалаа л яар. Тэгээд нэг жоохон холдын ойрти тэгээ ингийг өвөл нэг өвтэйхэн завсар цагаар нь хавчуулаа хэлчихэж байгаараа гэдэг. Бусдаар бол одоо тэгээ нөгөө нэг жалаач мулаачаа загнах барихад тэр үе чинь эргээд одоо сонсоход тэр зохимжгүй бил. Тэгэхээр энэ болгоныг ингээд нөгөө цээжээр ингээд өөхтөө мөхсаа гарал угшил эздийнхэн дүүх гээд за арай л нөгөө унж байгаа хүүхдийн арай л ярихгүй маа. Энэ ой тогтоолтын өөрөө чинь бас нэг юм хоногчсон гэдэг юм өөрөө хэрэгэлдэг техник гэж байна уу? Тэгэхээр ой тогтоолтын нэг хэлбэр мөн бэ тий. Хүмүүс их асуудаг яаж ингэж их мэдээлэл ингэж ээжээрээ яриад идэх яаж хээжилдэг. Тэгээ нөгөө хамгийн гол юм нь болохоор тэр одоо нөгөө ой тогтоолтын арга барил миний арга барил гэх юм бол ерөөсөө нөгөө дуртай даа л байдаг. Ерөөс. Хүн дуртай юм яг чи сайх шүү дээ. Дуртай байж ижил тэрнийг тогтооно өгөхөөс дургу хүчгүй өгчээр тэрнийг нэг анхтар сонирхолгүй нэг төрхөн зур ингээд байх юм бол тэр бүх юмнуудыг тогтоохгүй л тэнэг яриад ингээл өнгөрөөчих واخ. Би хүний утасны дугаар машины номер тэр юм тэр бол чэйжлэн нарна тэр гэж ер нь хэцүү шүү. Зөө. Бусдаар нэг наадан нарган дээр нэг зориод нэг хүнээс яг нэг мормалтай нь холбогдуулаад та чайл сумын хүн билээ таны нэр хэм билээ гэдэг юм уу чи ямар удамтай байдаа тэр ингээд асуучих юм бол тэрнийг харин мартах нь хайцсангүй гайгүй байгаад байт. Тэгэхээр ерөөсөө тэр нөгөө дуртайтай байдаг юм болов уу юм бэ те. Тусгай сайхан ойтой улсууд их байдаг шүү хүний нэг хэлцэн юмыг мартдаггүй. Одоо тэр манай бүх тайлбарлагч Батнасаах тэр оймоо тэр савгүй шүү дээ. Одоо манай сүүл бүх тайлбарлаад байгаа манай Наранбаатар гэдэг найзууд цаанаасаа тэр өгөөгдөл тэр хаард асар томтой. Нөгөө санахой мемори бол тэр хязгаар байхгүй гэж хэлэхээр айхтар байтай. Манай том охин бас ой тогтоолтоор хичээлтэй. Сая Дэлхийн аваргын тэмцээнд
Багнасны ангиллалд дэлхийн дэд аврагуулсан. Оо ямар сайхан. Манай хоёр хоёулаа бас ойдох талтай юугаар хичээлдэг. Нодны улсын аврагуулсан. Тэгээд энэ жил дэлхийн аврагт яваад бас дэд авраг болчиход ирсэн. Тэгээд бас нэг ойдох талтай тамирчин уйдаг тийм ажилтай. Тэгээд биений уйх гэж ястаа нөгөө ээж нь л хийдэг. Ээж нь л бүх юмыг зохицуулдаг. Нөгөө хүн болгоно нөгөө нэг аялал амралт тэгэл нөгөө ингээл зуны зугаал гэдэг ингээ явдаг бол биднүүсийн хувьд гэдэг юм уу манай гэр бүлийн хувьд бол эсэргээрээ. Яг нөгөө хүн амтны амраад зугаалаад ингээ нэг сайхан явдаг үеэр нь би нөгөө ийд зогсоол айгу ажилтдаг. Жинхэнэ нөгөө чиний ажил бужигч байгаа юм шүү дээ. Жинхэнэ миний ажил бужигч байдаг болохоор тэр нөгөө зуны сармар гэр бүлтэйгээ хамт наадам үзээгүй 10 оноос хойш наадам үзээгүй шүү дээ. Тэгээ нодны улсын наадмаар сүүлийн өдөр манай студент манай нэг дүү байгаа. Орноосоо явуулчаад тэгээ өөрөө гэртээ өнчгүй сайхан бүх үзэл онтож явтал тэгэл мөрөө үзэл. Тэгсэн наадмаар хамт авах чи ийм сайхан байд юм уу гэдэг ихнэр хүртэл тэгээд хамгийн анхны хүүхдээ хэдэн онд үлгэж авчихсан. 2014 онд манай том охин 5 сарын 15-ны өдөр төрж байлаа. 5 сарын 15 нөгөө дэлхийн гэр бүлийн өдөр. Оо ямар сайхан. Ястаа тийм гоё мартагдахгүй хамгийн том бэлгэл байсан да. Яг ингээд эргээ бодохоор миний амьдралдаас их олон гоё зүйлүүд давхацсан байдгийг. 9 оны 5 сарын 15 жишээ нь их сургуулиа төгсөөл дипломоо гардаж авч ирсэн. Тэгээд нөгөө дөнгөж студид байгуулсан. Тэгээд энэ тентгийн уралдаан наадмууд одооных шиг ихтэй нөгөө олон наадам бичиж чадахгүй цөөхөд. Тэгээд одоо манай тийм хамгийн ойрхны найз манай Скотландын онгон сум ядмын төвшин баяр гээд манай найз гэдэг. Тэгээ нөгөө төвшин баяр битэд чинь хамт нөгөө студид байгуулсан. Тэгээд би нөгөө эхнэр төрсөн анхны хүүхдээ үлгээдээд авцсан. Эхнэртэйгээ хамт нөгөө эмнэлэгт 3 хоног байхгүй. За. Тэгсэн нөгөө бичиж авчирсан уралдаан наадмуудаа нэвтрүүлэг болгоод нөгөө телевизээр гаргах үүрэгтэй. За чи энийг аргалаа тайлбарлаад эфирт ингээ гаргаарай. Тэгвэл одоо ингээ нөгөө 3 хоног одоо ямарчсан тий эфир үлдэж чадахгүй нь шүү. Тэгсэн заал гэж юм байна. Тэгсэн л үзэж байгаа л нөгөө эмнэлгийн гадаа үрээд гараад ирээ. Барахгүй нэ. Тэгсэн зүгээр ингээ зайлуул ингээ цуваг ингээ бичсэн. Тэгэнгүүт зогсоож жагаад зураг болгоод тий одоо нэгэсний скриншот болгонгуудаа хэвлээ гаргаад ирсэн. Тэр чинь бас өөрөө яваагүй наадам болохоор нэг үзэж харж жагаад нэг эхэлж нэг гүйлгэж харчаад нөгөө дуу тайлбарт орох байтал ямар ч гүйлгэж харахтай нөгөө нэг цаг хугацаа байхгүй. Дайлвал манай найз тэр нэг ойлгож байна. Тэгэхээр нөгөө ингээ зургнуудыг ингээ бариад ирсэн. За ястаа барахгүй чи л өөрөө оргээд. Тэгээд гадаа нөгөө машин дотор хоёулаа тайлбар хийж байгаа байхгүй. Телефон дээр дуугаа хараагаад. За. Тэгээд ингээд гараалмаар уралдаал камерад ингээд тусангууд манай хүн зургийг харуулаад ингээд зурган дээр ингээд тэрний тэрг ингээд бичсэн байж байгаа. Начаа ямар гоё төвөө тий. Тэгэж битээр эмнэлгийн гадаа эфир хөлдөж ирсэн. Ер нь тэр үед чинь нөгөө студ байгуулчаад дууны өрөө мөрөө өтер байхгүй дандаа машинд ордог байсан шүү дээ. Цагаас 30 минут өтер цаг ингээ юм яриа суучаар тэнд чинь нөгөө саунд суудсан юм шиг. Айгүй битүү тий. Намар жоохоороо олоод ирэнгүүт нөгөө машин асааж болохгүй, моторын дуу орон кондишн бар тавьж болохгүй болохоор хүүтэн даарна. Тэгээд шүү дээ. Ястаа тэгээд. Тийм үед байлаа. Эхнэрийг одоо төрж явах үед хамт байв. Хамт байсан. Яг орсон уу? Яг дэрэгд нь хамт орсон. Тэгээ нөгөө анхны хүүхэд болохоор хамт ороод манай 3 охины чинь гурвуулангийн авиатэмч бүлтэмч их орж авчихсан. Оо зөв. Бүлтэмч ч өөрөө бас мөр мал нүгэлтэй дуртай. За. Тэгээ өөр нөгөө багдаан бас мөр мал ундаг байсан. Нөхөр нь одоо мөр идэг өөрөө зочингот чинь гэнэрийг үзэж байгаа хажуугараа мөр яриад. Хаашаа ямар нааданд явахгүй жаа манай хүн дээр нааданд явсан тэргээл. Тэгээд хоёулаа мөр яриад тэгэл гурвуулан дээр нь орсон. Эхнийх дээр нь ороод хоёр дахь охиноо дөрөхөд орохгүйгээ гадаан зогссон чинь эмчдуудаа жирээд оролцсон. 3 дахь охин дээрээ дахиад орохгүй гэдгийгсэн чи эхнэр юу яриад байгаа чи хамт ор гэдэг гурвуулан дээр нь орсон. Өө тэгээд тэр чи бас ямаргүй. Тэр хүнд даваал. Манай 2 дахь охин чинь тэгээд бас эгчтэйгээ их ойрхон 5 сарын 11-нд 3 дахь охин харин надтай нэг өдөр төрсэн мэт шүү дээ. Үгүй ямар сони. Намар 10 сарын 8-нд. Бас тэгж сайхан таарна гэдэг ховор шүү. Октод ер нь аавдаа юм уу? Ялангуяа манай дунд охин бол нэлээ аав амт шүү. Тэгтээ ерөнхийдөө нөгөө энэ тань хаяа зарим нэг наадан дээр тэр явхад октод аавтайгаа хамт явна дагам. Оо за. Би том охиныгоо
цэцэрлэгтэл явдаг ус 2 гарантай байсан юм одоо жоохон л байсан дөө. Эх орон төлөөстэй хамтарч ажилладаг байх үед. Тэгээ нөгөө эхнэр ажилдаа явцсан. Нөгөө охиноо арга ажилтай. Тэгээд давхар нөгөө дуунд орохгүй эфирд үлдэх гээд. Тэгээ яаж болохгүй нөгөө дууны өрөөрөө дагуулаар авчихгүй. Тэгээ зам нь охин дуурж болохгүй шүү гээд. Жоох юм чинь би чинь цаг 30 минут нэг уралдаан чинь бас нэг 30 минут хэрэгтэй. Тэр ингээд тасралтгүй ярьчих цааш. Тэгээ зайдвал сууж жоод сүүлдээ нөгөө жоохон хөдөлж мөдлөө 100% гаргах гингүүд ингэчдэг. Тэгээсэн чинь нэг харсан чинь зайл ингээ бөө нөлмөө сонохсон гэдэг. Суужсэн. Тэгээ одоо зарим үед тэр гэртээ хаяа нэг дуу мунд тэр орох үе гарна. Тэгэхэд манай гурав одоо бага нь тэр жоохон бүртлээ чивж юм өгч дуу гаргах. Тэгэхээр чиний ажлыг үзээ сайхан ойлгож байна. Монголын одоо 93 наадмыг бол жил болгон ингээл 7 сар цайхан хотолтой яриад тэмдэглэж гин аймаг сумдаараа бүгдээрээ л тэмдэглэдэг. Дээрхэн би нэг чиний яриаг сонсч илүү яла. Хаврын тэргүүн сар гарахад л бол нэг хэлдэг байсан юм да гэж. Яг хоо хаврын тэргүүн сараас манай ажил бол эхэлчихдэг байлаа шиний нэг ингээл. Одоо бол цаг үе дагаад 5 сарын 1-ээс хойш морь уралдаж байна. Одоо нэг хэсэг чинь манайхан ч одоо энэ хурдан морь унаач хүүхдүүдийн талаар одоо ингээл өвлийн уралдаан их зохиохоор гэмтэж үртээд янз бүр болоод байна гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэрнээс болоод бас зарим талаар хойшлоод байна уу тал гэдэг. Энэ дээр чи хувь хүний үед ямар байр суурьтай явдгийг гол асуудал нь юунд байна гэж боддог. Тэ хавар одоо хүүхэд морь унахад эрсдэлтэй байна гэд тэгээд 5 сарын 1 хүртэл хүүхдийг морины ажилд оролцуулахгүй гэсэн тийм үйлдвэрэн гарцсан болохоор тэрүүтэйгээ хуйлдаад цаг хугацааны хувьд хойшилж ядах юм. Манайхан ч угаасаа өвөл уралддаг шүү дээ. Өвлийн уралдаа, өвлийн наадам гэж байхгүй. Хаврын уралдаан гэдэг малчид, ард тэргээд уячид өвлийг өнтөө давж өрөө хавартай энхмэн сайхан золгосны баяр гээд тэгж одоо мормалаа сайхан уралдуулдаг. Хаврын уралдаан одоо зохион байгуулдаг. Тэгээд тэр уралдаан наадан дээр одоо нөгөө нутгийн залуус наадмаар нэг цугларна гэдэг шиг холойрын ахан дүүсэн сайхан уулзаж учраад мэндэ мэтэлсдэг. Ахмад настай өнийг амар мэндийг ирдэг. Хөөргөө сайхан зөрүүлдэг. Бүх хүмүүс ирэл тэр уралдаж байгаа мормал унжуу хүүхдүүдийг ингээд харахаас гадна Монгол дарахчуудын урахуунаа хийж шингээсэн сайхан баавартай эмээл хазаар ойдолчтой хийсэн тэр сайхан уран хатгамалтай тэр хөөрөг дайлан хүрэм дээлгэл бүх юмнууд одоо тэн дээр чинь бүхэлдэн соёлын одоо тийм нэг үзүүлбэр музей юм гараад ирдэг ус. Тэгээд энэ нөгөө морь уралдааныг тойрсон асар олон тийм ажлын байрууд байдаг л да. Жишээ нь одоо морь чинь хазаарладаг тийм ээ. Тэр хазаарыг хийж байгаа нэг хүн байт. Тэр хазаарыг хийх тэр нөгөө сурын нэлдэж боловсруулж байгаа нэг хүн байдаг юм уу? Нэмнэ хүүхдийн комбинзон, эмээл, хазаар, ташуур, өвөстос, тэжэл будаа ингээд тэрнийг тариалж байгаа, бэлтгэж байгаа улс амтууд байна. Ингээд асар олон тийм нэг жижиг ажлын байрууд дагаж явдаг болохоор энэ хаврын үйлрэлд морь оролдохгүй байгаа тухаар жил 12 сар байдаг бол нэг хагас жилд ингээд нөгөө наадан нэргээ ингээд ахуй соёл морь малтагаа ингээд явчихдаг бол тэр бусад үед нь одоо маллаад мөрнийхөө эдлэг юмнуудаа хийгээд ингээ яваад энэ нь багасчаар нөгөө мэдээж л тэр туслах залуучууд юмнууд ч нөгөө хийдэг ажил нь багасаал хүн болгоод амьдралын төлөө л явж байгаа юм чинь олдог 5 заас нь багасаад ирэхээр өөр ажил руу ингээд орж ирж байна даа. Магадгүй энэ нь ингээ явсаар угаад маллаг одоо тэр залуучууд цөөрөөд байгаатай энэ холбоотой тэгээд дээрээсээ явсаар энэ Монгол орны нөгөө нэг мадын тоо зөөрөө тэр малаа малалдаг хөдөө орнуудын малцтан зөөрөөд аажим яванда явсаар байгаад улам эзгүүрчүүл одоо эзэнгүй юм гэдэг чинь ямар байдаг лээ тий эзэнгүй айл эзэн байхгүй юм гэдэг чинь Монгол улс одоо энэ Төв Азийн Сэжин нутагтай 1664 км автаа дөрвөлжин газрыг эзлэн оршдог гэд Монгол улс ч нөгөө баялаг ихтэй хичээлхүү эзэнгүй юмд эзэн суух нөгөө харийнхан улам амархан болчих юм болов том цааш нь ингээд дэлгэрүүлээл бодоод тахаар Монгол улсын нөгөө алдашгүй дархан хил хомигдох барихын газар шороо тусгаар тогтнолтойж бас сөргөөр нөлөөлөгч юм болов гэд энийг гэхдээ би нэг хайхтар
ярьдаг ганц нэг хүнд ярихаар тэр нэг авармар уулдахгүйгээс болоод энэ улс орны тусгаар тогтнол яригдана гэж юу гэдгийг та нар бас өөрсдөө хэтэрхийгдээ үлгээд байгаа юм шүү. Гэх бас ингээ нөгөө хүмүүлээ. Нөгөө хүүхэд яагаад унуулахгүй байна вэ гэхээр хөөдөн зэрвэний үйлрэл мөрнөөс унж бэртэж гэмтээд байна гэд ийм асуудлууд байгаа. Энд чинь нөгөө зуны үйлрэлд хүүхэд мөрнөөс унахгүй хаврын үйлрэл хүүхэд мөрнөөс ундаг гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Одоо нөгөө амьдралаас урган гарсан шаардлага гэдэг шиг тэргүй шаардлагатай байгаа юм. Уралдааныхаа зам харахгүй нөгөө стандартыг батлуулаад тэгээд энэ хүүхдэд нь тохирсон хамгаалах хэрэгсэл хантаас хувцсан яг тэр стандартанд нийцүүлээд ингэчих юм бол тамир гэдэг чинь өөрөө замынхаа гадаргууг одоо мэдрээд ингээд уралдчдаг үдийн нөгөөд хойроод явждаг. Тэгээд тэр мөр хүүхэд хоёр нэгэн одоо цул болж иж уралдааны замд явж байна. Тэгэл одоо хавар нь уралдуулахгүй зун нь аваачаал ингээд уралдуулахаар мориндоо хүүхэд асах тэр чинь нэг мэдрэх мэдрэмж байгаа. Тэр нь ингээд бас л цаг хугацаанд богиносоод ирэхээр суларчж байна гэдэг юм уу. За дахиад нөгөө талаас нь аваад үзэхээр энэ үндэсний мөр уралдаан гэдэг чинь яг хөө энэ уламжлал спорт хоёроо ялга гэд манайхан гэдэг байхгүй. Манайхны яг гол хондоошиж байгаа юм чинь морин холын зайд уралдаад тэрнийг бага насны хүүхэд онж уралдаж байгаагийн тэрүүн дээр л ерөөсөө босоод дэлхийн улс орнуудаас ондоошиж байгаа. Тэр нь манай үндэсний өв хэлэл байна. Энэ бага насны хүүхдүүд чинь багаасаа үндэснийхээ спортоор хичээлж байгаа тамирчид. Манай уяач тэзэж одоо нөгөө дургу байгаа хүүхдэр мөрөө унаалдаггүй. Бараг нөгөө бичигдээгүй хөөл гэдэг чинь. За хүүхэд дургуулахад байна болидо гэд мөрөө мөрдуулахгүй ингээд аваад өгдөг. Тэмэл усууд байхгүй. Нэгдүгээр тэр хүүхэд өөрөө дур сонирхолтой байж тэр мөрөө унжруулж байгаа. Мөрөө унуулахгүй ингээд ахаар бас нөгөө тэр хүүхдийн хүсэл сонирхлыг хааж боогдуулаад байгаа. Тийм байна. Тэ үндэснийхээ спортоор хичээллэх тэр эрхийг нь зорчоод байгаа юм шиг зүгээр тэгээд санагддаг. Монголчууд чинь нүүдэл чинь ард түмэн энэ 800-ны тэртээ энэ Төв Азийн цээжинд байгаа энэ тусгаар улс гэдэг тусгаар тогтнолоо батлахад морин дэл дээрэл тусгаар тогтнолоо баталсан. Тэр үлэг мөрнийхөө битүү саран дуураар дэлхийн талыг одоо хамгаалсан. Тэгэл одоо доонд нүртлээд бол микростэй байж тээ. Яруу уултартыг орно ялгуусан дугаа мандуулахдаа ямагт бид мөртөөгөө байсан юм а гэж. Тэгэхээр одоо энэ мор Монгол хүн хоёрыг тэгээд одоо тэр Монголын ирээдүй болсон хүүхдийг морноос ингээд холдуулаад байгаа нь бас одоо нөгөө ахугаас нь улам холдуулаад нөгөө тухайн улс орныг гэдэг юм аливаа нэг зүйлийг мохооход үндэсний бахархалгүй болгох юм бол тэр одоо нөгөө мөхлийн хэрмүүдээр очиж чинь гэдэг шүү. Тэгэхээр ер нь Монгол улс оршин тогтнож л байвал одоо энэ морь уралдаж илаа. Тэгээ яг одоо ингээд хүүхэд морь хоёр гээд ингээд ярих юм бол маш их зүйлийг ярьж болохоор байна л да тий. Одоо морь үеийн гэдэг уяач хүний бүтэн жилийн хөдөлмөр байдаг. Тэгээ бүтэн жил одоо тэр халуунд нь халаад хүйдэнд нь хөрөөд гадаа гандаад морь ууж саага тэр уралдаан нааданд уралдахад бэлэн болгоод хүүхдээ мартуулаад явуулж байгаа. Гараанаас барай хүртэлх морин километр замын хугацаанд ямар шуухан яаж тактикаар ямар уралдаан үзүүлж амжилт гаргах вэ гэдгийг хүүхэд шийднэ. Морьныхоо одоо тэр эзэн уяач бүтэн жилийнх нь хөдөлмөрийн эцсийн дүнгийн нэгэсний хүүхэд тавьж шин. Одоо манайхны одоо уралдаан наадмын тайлбар дээр ч байдаг. Яг үзүүр дээр мордууд ингээл уралдаал ороод ирдэг. Хойсон уяачи ур ухаан бол одоо айл эзэн ард үлдцээ. Одоо энэ дээр ерөөсөө цэвэр унсан хүүхдийн ур ухаан шийдэг болох нэ. Сайн мөр ундаг хүүхэд унсан мөрөө нэг 10 адууны өмнө 20 адууны өмнө оруулах тэр хүүхдээс их юм шалтгаална. Тэр яаж яах нэхэр мөр унж байгаа хүүхдүүд одоо битач шийдвэр гаргах дадал төвшөнд маш багаасаа бэлтгэгдэж сурч байна. Би юм бол сэтгэлийн тийм хатуужил төсвөр төвчээр авж байна. За тэгээ эрүүл чирэг өсөж байна. Тэр хөдөө эрүүл сайхан цэвэр агаарта мөрөө унаа тавьж байна. Манай цагаан талаа хэлсэн байгаа шүү дээ. Мөрөө унах бол үндэсний одоо фитнес юм а гэж. Мөрөө унахаар хүний бүх булчин ажиллаж байдаг, хөдөлж байдаг гинэ. Тэрээс бүх булчин. Энэ 93 наадам гэдэг чинь өөрөө Монгол том дархлаа жилдээ нэг хийлэгдэг монголчуудын вакцин юм а гэдэг одоо манай жанцнаар угаад жишээ нэлсэн гэл тэ. Тэгэл ингээд бодохоор ерөөсөө энэ 93 наадам мөр уралдаа, бүхэн бэрэлдээ, сур харва одоо дээрээс нь шагаа харва гэдэг маргацсан бас 93 наадам биш бараг 4 наадам болж байна. Энэ 93 наадмын үсэл хөгжилгээл бас л ингээд аваад үзэхээр бас л ялгаа байхгүй нөгөө нэг дээр үесэл хөлөг баатрууд нөгөө морио унаал тэр дайснаа номхтгоо тэр нь одоо нөгөө эртээ бэртэй чадaltaй сайхан монгол залуу эрчүүдийг бэлтгэж байна. Тэд нар одоо нөгөө бүх болж байна. Тэр дайснаа
намынхын тулд тэр сайхан цэцмэргийн харваачт нь ном сумаа агсаж харваж байна. Тэрнээс одоо энэ сурын харваа 93 наадмын нэг төрөл нөөц дээр үеийн тэр нөгөө дэлхийн даллыг эзэлж явсан дайм байлдааны үеэс л 93 наадам гэдэг чинь тийм явсан юм болов уу гэж л бодогдсон шүү. Эрэгтэй хүүхэд энэ багаасаа ингээд шийдвэр гаргалтын дээр өөрөө ингээд шийдвэр гаргах ийм хариуцлагатай моментыг өдөрдөө сурчна гэхээр дараагийн амьдралд нэг том нөлөө үзүүлдэг л байна. Тэгэлгүй яг уу. Хариуцлагын л асуудал шүү дээ. Тий, хариуцлагын. Морины хүүхдүүд ер нь их тийм хэрсүү шүү дээ. Өөрсдөө тэгээ нөгөө айл багаасаа бие дагаа сурцсан. Би хаана хамаагүй чангарцсан. Эрүүл чирэг Монгол хүүхэд морин дэл дээр одоо чангарч өсөж байгаа учраас тэгээ тэр нөгөө бие даах шийдвэр мэдвэр өтер гарцсан гэдэг нь эргээд амьдрал дээр гараад ирэхээр мэдээж тэр нь одоо өөрт нь хэрэг болол одоо мөр онжсэн залуучуудаас салбар үрд одоо сайхан амжилт хагаа явж байгаа зөндөө биш. Спортын салбартаж тэр жотоосон бүхэмбэрэл даануудад байна. Бүр одоо тэр кино урлагийн салбарт орлон тоглогч хийгээ явж байгаа хүүхдүүд хүртэл байна шүү. Зөндөө. Хүнээс үг сонсох гэдэг юм. Манайхан ширдэг шүү дээ. Одоо биднээсийн үед тэр бол ялангуяа цэрэгт явуулж эр хүн болгоно. Хүнээс үг сонсож сурах гэдэг. Тэгж манай аав нар их ярьдаг байсан те. Тэр шиг одоо энэ морины хүүхдүүд ч юм бол жинхэнэ нөгөө хатуудсан хүний нөгөө хүнээс үг сонсоод сурцсан. Тэнэс сайхан Монгол эрчүүд анханасаа өөр одоо эрчүүдийн сургуулиндаа нэг гэсэн. Тийм шүү. Энэний чинь цаана бүх элементүүд нь явж байгаа шүү. Ер нь энэ Монгол ах уу гэдэг чинь хүнийг төсвөр төвчээр хөдөлмөр хийж сургадаг юм шүү. Тий. Морины хүүхдийг төвчшгүй хөдөлмөр эхлүүлж байна л гээл тэгээд байдаг. Тэгээд төвчшгүй хөдөлмөр гэхээр заа тэр мор мал унахаас гадна тэгэл тэр мэдээж одоо хүүхдүүд чинь нөгөө ахуй ажилда тусалж байгаа шүү. Одоо өдөөний хүүхдүүдсэн дагуулжвал малаа эргүүлэл усал заслан ус мос одоо малынхаа дэжэлийг зуурна устасыг тавьж өгөхөөс ихсүүлэл тэгэлгэр орны ажил туслахаас ихсүүлэл тэр чинь нөгөө багаас нөгөө ажил сургаад. Тэгэхгүй одоо нөгөө төвчшгүй хөдөлмөр гээл нөгөө хүүхдийг юм хэлэхгүй байгаад 18 нас хүртэл юм хэлэхгүй байхаар одоо жинхэнэ нөгөө нэг сайхан тийм аав нар тэр үеийн тасарч байд тий. Тийм бүр нэг тийм нялцгай үе рүү очиж гээд байгаа юм шиг. Тийм. Дундгой аймгийн улсын гавьяат малчин манлаа байж Эрдэнэ Чулуунгойгээс авах юм байна шүү дээ. Манайхан яг нэг онхрын улсууд. Тэгээ манай жолоох элдэх шүү дээ. Хүүхдүүд үг даах сэтгэлийн тэнхээтэй ажил даах биеийн чадвартай болгож өсөхгүй болвол ерөөсөө нөгөөдөн дээр удирдлагаараа суудсан. Тэгээ нөгөө хөл дээр ингээ нөгөө зөөлөн гიშгсэн тийм нялцгай хүүхдүүд их олон болчиход байна. Манай жолоогч гоё ярих юм. Яг дээ өгсөн нэг сайхан хэлхийсэн нэг майжиг Монгол эрчүүд байж өгөл дээ. Тэр адуу малнаас нь битгий хүндэрүүлэх гэдэг л та. Тэн дээр ч л цэвэр сайхан тэр нэг Монгол эрчүүд чинь тэндэл байна шүү. Үнэхээр нэрээ бас сайхан шүү нэг хэлхийсэн дээл хүмүүссэн ингээд нэг сайхан малцсан Монгол эр тэр цаг үеийн нийгмийн тийм юм дөө. Тэгээд ахуйгаасаа улам холдоод байхаар бас нэг хотчих юм да. Тэгээ хотодсан амьдралаас тэр нөгөө сайхан ажлын ачааллыг даах биеийн чадамжтай Монгол эрчүүд хэр олон төрхөө гэдэг л жоох хэрэг зэтэл болж чадах шиг л. Одоо хурдан морины унаач хүүхдээ хязгаарлагдахгүй сайхан одоо яач аваад бол зөндөө дөө. Зөндөө одоо ер нь нэртэй зүйтэй жилтгүй бүх хүн мөр үйж байгаа улсууд чинь энэ үндэснийхээ хөв соёлыг сайхан арнаруундаа тээгэл түгээн дэлгэрүүлээл хойч үедээ өвлүүлж үлдээгэл ингээл явж байгаа улсууд шүү дээ. Манай нэвтрүүлгийн дэмжигчээр Мортин резиденс ажиллаж байгаа. Тэгээ манай Мортин резиденс бол одоо энэ зайсан байдаг тодруулах юм бол одоо Америк сургуулийн яг талд байршилтай 3 сайхан одоо блок байшин барьсан байна. Тэгээ би Мортингийнхаа хамт бол нэг бас боддгийн энэ зайсангийн ийм шигүү ингээд барьсан энэ олон хотгонуудаас бас нэг өөр ингэсэн ялгаралтай, өөр ингэсэн онцлогтой. Тэр дотроос одоо 2 том асуудлыг бас зайсангийнхаа бүсэдийг сайхан шийдэжээ гэж. Нэгдүгээрх нь нөгөө зайсангийн усны асуудал гэж нэг юм хүнд асуудал ярьдаг шүү дээ. Тэр асуудал дээр манай Мортин резиденсийн хамт олон бол өөрсдөө одоо тусдаа бас гүний хөдөлгөөдөө гаргаад ус цэвэршүүлэх байгууламжаа хийгээд тэр дундаа нөгөө хатуулаг ихтэй бас ер нь Монгол орондоо ярих байдаг шүү. Тэр хатуулгыг сайхан зөөлрүүлж ундны усанд ингэж айл болгондоо хүргэж байгаагаа онцлогтой. Үүнд бол нэлээ их бас хүч хөрөнгө хайсан юм байна. Хоёрдугаарт бол манай Мортингийнх нь бол энэ хүүхдийн тоглоомын талбай гэдэг зүйлсийг яаж одоо хамгийн дээд хэмжээнд хүртэл том байлгах вэ гэж хотхон дотор. Тэгээд тэр хүүхдийн тоглож байгаа тоглоомуудыг бол зүгээр нэг энгийн одоо урдаас авчираад хямдхан юу тоглоом тавиас ойрлуулад өнгөрөх биш. Яг хүүхдийн нөгөө насных нь онцлогт бие биедрийнх нь хөгжилт ингээд тохирсон тэр тоглоомуудыг Европын орнуудаас бүр
захиж авчруулж урт удаан эдлэгээтэй хүүхдэд яг ээлтэй тэр бодисоор нь хийдэг те материалаар хийдэг. Тийм одоо сайхан тоглоомын талбайд бүрдүүлж чадсан сайхан хотох юм байна гэж би харж байгаа. Мөртөө хотхон ч бас нөгөө хотхон дотор автомашингүй гэдэг үг шүү дээ. Тий, хотхондоо байдгүй. Тий. Би бас энэ мөртөн дээр ирж бийсэн. Манайх тэр хан уулын одоо мөртөн гэж засвар байгаа шүү дээ. Хан уулын мөртөн засвар чинь манай төмний хэлстүүдээс 3 жил тэнд бас бойдсан. Оо за. Мөртөн мэднэ. Манай мөртөнгийн хамт олон. Тэгээ хоёр найрсагсаа хамт олон байдаг. Тэгэхээр л бас манай мөрний салбарын хүн байгаа шүү дээ. Монгол улсын манлай үеч Сусрын мөнгө. Тэгээд Hebs Group-ийн суурин соёл, нүүдлийн соёл хоёрын том ялгаа бол мэдээж айл нь давуу олон сул тал байна. Өнөөдөр Монголд бол яг энэ хоёр иргэншил чинь яг зэрэгцэн өршиж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг ингээд харж байхад бол танд бас энэ дундаас нэг юм нийтлэг шинж одоо юм байна уу? Харагддаггүй. Юм хөгжөөд хот хөтөөгийн ялгаа бол уг нь нэг айхтар гарахаа болчихлаа шүү дээ. Тэр өдөө малтын хотон ч гэсэн одоо тэр үздэг хардаг телевиз 2-3 хоногийнхоо өмнө гарсан юм ухаагаад үздэг юм ч байж лээ, интернет бүх юм л байж лээ те. Тэгтээ ахуй соёлын тал дээр бол асар их тийм зөрүү бол байгаад байна. Адаглаад л одоо биднээс одоо байгуулчаар байхад чинь хямцагтай хоол иддэг үе одоо баг манусаас дээшээ ярих бах та. Одоо байхгүй. Тэр ингэдэс дотор ингээл юу ахаар тэр нөгөө 5 цулмул гээл тэцэн бүгд одоо нөгөө эм байна штэ тий. Толгой шир хуглаад иддэг суурин газрын за одоо ер нь аварш. Тий. Адилхан гэхээс илүүтэйгээр улмал хоорондоо холдоод улмал халдаад байгаа юм болоо гэж л санаад байт. Нөгөө хотчоод байна гэдэгтэй холбогдуулаад энэ Монгол орны хөдөө тал хаяр нутаг их тийм эзүүрээд моллох залуу үеийн малчин гэдэг юм одоо маш их цөөхөн болцсон. Тэгээ одоо малан дээр байгаа залуучууд ч гэсэн ярьж илэнд биднээс бол ингээл дандаа ганц үе залуучууд эхнэр болтдгоо гэдэг. Эмэгтэй хүмүүс нь од суурин сургууль соёл боловсрал гэдэг ингээд өвчтэй. Ингээд нөгөө аав ээжтэй туслаад үлдсэн хэдэн мал ахуйгаа маллаад үлдчих байгаа тийм залуучууд байгаа. Дээрээс нь нэг их эмзэглүүштэй юм нь болохоор энэ 6 настай хүүхдийг сургуульд оруулахаар энэ хөдөө орон нутагт тэр нөгөө гэр бүл салалт гэдэг юм. Асар их нэмэгдээд байгаа юм шиг зүгээр санагдаад өгдөг залуу хүн. Саяхан дээр манай гавьяат малчин ангуй тэр ярьсан лээ. Одоо ерөөсөө 6 настай нөгөө мө жоохон хүүхдээ ганцааргийн айл суулгаж болохгүй. Ээжийн дагуулад төв суурин газар ингэ явдаг. Тэгээ хөдөө даквад ухаар хоолтой хоолгүй цайтай цайгүй малынхаа оронд өдөржин шогшиж юусан. Нэг юм хөөтө хөнгөө вэртэл гэрээ залуу хүн орой 10 бүрээр л гэртээ орж ирж байна. Тэгэл за ерөөсөө энэ ч одоо ингэж амьдарч ирнэ бүтэхгүй байна гэж хэдэн малаа зараал төв суурин газар барааддаг юм уу. Тэгээ нэг бол одоо ингэ гэрээ саналт болдог юм уу. Тиймэрхүү асуудал. Тэгэл нөгөө цаг үе дагаал боловсролын дээр гэдэг юм өөр л байдал байх л та. Гэхдээ энэ 6 настай тэр сургуульд орж байгаа асуудлыг бас бодож үзэхгүй байх ч биш бодож үзмээр л юм шиг санагддгийн зүгээр залуу хүний хувьд. Ер нь энэ гэр бүл тогтвортой байна гэдэг бол их чухал асуудал юм шиг байна. Тэгэхээр тогтвортой гэр бүлийг урт удаан хугацаанд одоо чиглүүлж явна гэдэг бол эр хүний одоо бас нэг ухаан. Тийм мэдээж тийм те нэг нэгэндээ итгэлцэл. Аав хүн гэртээ байхаар нэг сайхан гэр дүүрээд нэг сайхан нэг тийм дулаан уур амьсгал бүрддэг гэж ярьдаг те. Яг нэг аав гэрт байж явахад хүүгүй шуухтууд хүртэл дуушуу ороод ажил эхлэхээр чинь зуны сард ер нь тэгэл гэрийн бараа харахаас харахгүй баг их болчих. Тэгэл нөгөө арт талыг нөгөө эхнэр маань л авч явдаг, дааж явдаг. Гэрвэл одоо оршин тогтнох хамгийн гол нь тэгэл нэг нэгний итгэлцлэл байдаг бах. Ойлголцол байна тий. Манайханд ч одоо энэ гэр бүл салалт гэдэг юм бас мэдээ өндөр хөвтэй байгаа. Тий. Хохирогч нь хэн болж үлдэх хүүхэд л болж байдаг. Хүүхэд Монголд ирээдэг л тэгэхээр нэг их сайн ойлгоод нэгнтэйг их сайн ярилцдаг. Тийм л байхгүй бол тэгэл нөгөө миний зөв л гэл яваад байгаа юм бол энийг нөгөө нэг дийлэх гэл хэрэн тэгээ шаардлагатай үед нөгөө болт хийгээд өгчдөг л байвал тэр л ерөөсөө нөгөө гэрүүл удаан оршин тогтнох үндэс юм да. Манай эхнэр Цонхоо аймгийн Алдар хаан сумын
уугуул лав өдөржин бодлоо ингэж сайхан бүсгүй. Тэгэл бас баг. Та манай тэр адмууд гэсэн бас өдөөтэй малчаанал угсаанэл тэмэлсүүд тэр зовхны алдар хаан дорны их яруу наригч үзээ явуулаа. Нөгөө нэг тэхийн зогсоол шүү дээ. Хүүшээ үлж өний долоохныг яа тэгэл. Тэр манай эхнэрийн дээд зүйлээ яг үлж өг. Тэр нутг яг отхон дангар хайрхны хойд арын гаруй хойд арынхан л хэндэ. Тий. Хүмүүстэй би ингээл ярьж яхад ярьдаг юм а. Би одоо өөрөө олон хүүхэдтэй болж эцэг болох хүртэл аавынхаа зовлонг ойлгоогүй байсан байна гэж. Ер нь тэгэлгүй яг хөө тэгэл нөгөө аав ээжийн тэр нөгөө ямар ачаа үүрж яаж одоо биднээсийг өсгөж барьж ийсэн хэтэр гэдгийг тэгэл өөрсдөө яг нуруунд дээр үүрж өөрсдөө аав ээж болж ижил ойлгодог юм байл л дээ. Тэрнээс наан бол хэцүү тий. Тэгээ наан бол хэцүү нэг л их том хүн тэгэл өөрөө л өдий зэрэгтэй хүрсэн юм шиг л. Манай эхнэр гэсэн тэгдэв. Ээжийнхээ зовлонг ээж болж ижил ойлгож байна даа гэж тэгж ярьдээ шүү. Үнэн шүү дээ. Тэгэл нэг гурван охин ч одоо бас хоорондоо үзүүлчихдээ гал нүд. Яг нөгөө насны хувьд хоорондоо 4 насны зэрэгтэй. Тий. Бас их ойрхоныг бодвол гайгүй. Гэхдээ л хоорондоо бас л анаман л үзэн шүү дээ. Тэгээ хүүхдүүд юм болсон. Баяр ч одоо харьцангуй бас залуу гэр бүлүүд байна. Мэдээж нөгөө гурван охиныг хичээл сурлаг хүмүүжил гэл зөндөөл юм анхаарч байгаа шүү дээ. Тэгээ энэ хүүхдийн хүмүүжил гэдэг чинь бас яг ингээд оноо зөв чиглүүлнэ гэдэг бол бас хямраг юм байна. Би одоо бас өөрийнхөө амьдрал дээрээс ингээд бодоход их л олон асуудал сураглах юм гарах юм аа. Зөндөө ойлгүй яах вэ? Тэгэл хүүхдийнхээ тал дээр тэр энэ ингээд тэгээд энэ удаа яадаг юм бол хийдэг юм бол гэдэг асуу зориулах зөндөө байна. Тэгэж ихнэртэйгээ хоёртон багтаал танилцал 2008 оноос хойш. Тэгэл яг гэр бүл болсон 13 он. Одоо биднүүсийн хувьд ч бол одоо тэр нөгөө гэр бүл төлөвлөлт тэр гэдэг чинь яг үнээр хэлэхэд би төлөвлөсөн барьсан юм байхгүй тэгэл танилцал үерхэж явж байгаа тэгэл нэг үтгэл нэг гэр бүл болоод тэгэл явцсан. Та хоёр ч бас гэр бүл болоод нэлээ удаан жил нэг гэрт ороогүй бас найзалж үерхэж явсан байх шүү дээ. Тэр чинь бас их чухал үстэй чинь гэр бүл болоход. Тэ одоо цаашид удаа оршин тогтнох гэдэг хамгийн анхны шатны шалгуур байсан. Гэхдээ нэгэн талаас бас хүмүүсийн яриа байдаг шүү. Их жааханда ингээд хоёр талаасаа нийсүүлсүүд бол их сайхан бат бөх гэр бүл болдго юм а гэж нөгөө бүх зүйл сайн муугаа ингээд анхнаас нь мэдлцээд явцсан. Тэгэхгүй ингээд сүулт нь 40 хүрээ 50 хүрээ ч юм уу те. Санаа сууцаа байна уу? Тий, бүр сүулт хожуу нийлчихээр бас жоохон таарч тохирохгүй тал байх юм а гэж бас ярьдаг юм. Янз бүр л байдаг бах тоо тэгээд хүний амьдрал сандад бол хөтөхгүй юмнууд их л байдаг бах тэгээд гаднаас нь хараад биднээс одоо нөгөө тэр хүнд юу толгорцыг нь мэдэхгүй юм да тий. Тэгээ яг хөө ерөнхийдөө нөгөө нийтлэг л нэгнийгээ сонсдог ойлгодог. Тэгэл ер нь л эхнэр ил зөв шүү дээ. За их олон өдөр гэж ярьдаг юм да. Тэ манай эхнэр шсэн гэдэг. Чиний дутагдлыг хэн хэлэхгүй би хэлнэ. Би чамд мэдээж буруу юм хэлэхгүй шүү дээ. Чиний төлөө л хэлнэ гэл. Угаасаа тэгэл нөгөө хамгийн их нөгөө цаг хугацаа өнгөрөөс хамгийн ойрын тэр нь хүн чиг сони юм биш нөгөө нэг хамгийн ойрын хүнтэй одоо нөгөө их тийм тоньдэгч гэх юм уу те одоо нөгөө хэтэрхий хайртай чамдаа хэрэлдэх гэж л дурлсан юм а гэх нөгөө шүлэг байдаг үстэй тэр шиг тэгээ нөгөө хамгийн их ойрхны хүнийхээ нөгөө нэг үг мөгөнд нэг тийм гомддог тоньдог их тийм юм зэрэг хүлээж авдаг ч юм уу тийм шиг байдаг. Тийм байдаг. Таны амьдралд гэр бүлийн найзууд их үү? Хүн болгон л хэлдэг дээ тий. Хүнд хайхтар олон найз нөхөд гэхээсээ илүүтэйгээр яг өстө нөгөө дуудсан цагт нь зовсон цагт нь хамт байж чаддаг тэмдэг цөөхөө сайхан найз нар байхад болдог даа гэж. Ягуу найз нөхдүүд олон л байна. Тэр дотроос честний юм ярьдаг. Жаргал зовлонгоо хуваалцдаг. Тэм найзууд нь бол цөөхөн. Гэр бүлийн найзууд амьдрал дээр ч гэсэн яг нөгөө нэг нэгнийхээ нөгөө дутууг нөхдөг. Одоо нэг нэгнийгээ чиглүүлдэг. За чи тэгээд ингээд тэгэхгүй шүү. Тэгэхгүй өнгөхөө гэл. Нөгөө зундаа хэдүүлээ чи ажлын үе өдөг болохоор өвөлдөө хүүхдийн амралтыг дайруулж аваад нэг явж нэг хүүхд чухтад амраадаг тийм л уламжлалтай. Зарвал сайхан найз нөхдүүд бол зөндөө. Угаасаа нөгөө морь гэдэг хүнийг сайхан олонтой ч явуулах юм. Тэгж байгаа. Ямарсан одоо нөгөө сайхан аав ээжийн буйнаар алтан дуртын буйнаар нэг альч аймагт альч суманд таквад татсан. Хоёр идэхгүй хоосоо хонохгүй гэдэг шиг
сайхан төмнийхөө буйнаар боол зайтай залгашдаг тий. Тэр одоо ястаар нөгөө энэ одоо дагсны маань сайхан буй. Одоо та охтуудаа ер нь ямар хүн болоосоо гэж хүсэж байна? Тийм болгохын тулд ер нь ямар алхмууд хийж явах шиг байна? Зөв л хүн болоосоо л ерөөсөө хүн болгоны аав ээж болгоны л хүсэл явах тий. Мэдээж одоо эрдэм намтай боловсралтай зөв. За зөв хүн байхын тулд эцэгхийн нөгөө оролцоо нөлөөлөл нь ямар байх хэвтэй юм бэ гэдэг нь ёстой нөгөө нэг орчин цаг үетэйгээ уялдал явах байх тийм ээ. Одоо би чинь 3 охинтой тэгэл нөгөө эрэгтэй хүүхэд болчоос арайгаагүй тий. Тэгээд нөгөө хүүхэд чинь бас анхаарал хандуулт эрэгтэй хүүхдүүд бол хамаагүй. Анх тэр нөгөө хичээл ном өдөр тутмын өөрөө оролцоод байхгүй дээ гэсэн сургууль соёлоос нь авах өгөхөр их тэр манай том охид бол яг сургууль нойрхон болохоор нөгөө гэрээсээ гүйж гараад оролцох юм. За тэгтэл бас нөгөө нэг санаа зовох юм тэр байнгын байж чаддаг тий. Тэгэл ерөөсөө яг тийм хүн болоосоо ийм хүн болоосоо гэхээс илүүтэйгээр зөв хүн байгаасаа л гэдэг л. Одоо та бол өөрийнхөө жишээ нь мөрөөдлийг дагаад өөрийнхөө мөрөөдөл хүрчихсэн байна шүү дээ. Гэтэл одоо хүүхдүүдэд том болоход жишээ нь мэргэжил сонголтын дээр ялангуяа мөрөөдлөө дагах үү, орчин нийгмээ цаг үеэ дагах үү, юу гэж зөвлөх вэ? За тэр хоёрыг ястаа хослуулах л байна тий. Хослуулах л байна л да. Тэгэл ер нь хүсэл мөрөөдлийг нь л өөрийнх нь сонирхлыг л ер нь тэргүүг нь л тавина. Ямар сайн сая битээр том охиныхоо нөгөө хичээлдэг нөгөө ойлгохтолтыг салбараа солих гээд өөрийнх нь нөгөө дасгалжуулдаг байсан багш нь төрөөд нөгөө клуб солих болоод тэгээ бит хоёр болохоор өөр нэг багш санал болгоод байдаг. Охин болохоор өөр багш тэр клубэд явах уу гэдэг ингээд байдаг. Яалтахгүй нөгөө хүүхдийнхээ л сонирхол нөгөө хүслийн дагаад тэгээ өөрийнх нь хүслээр л явах жишээний. Тэгээд одоо нөгөө хүүхдүүдийг айхтар тэргийн гэтэргээд нэг хүчлээд байхгүй тэгэл ерөнхийдөө жоохон зааж чиглүүлэл. Охтууд бол өөрөө чинь ямар хав гэж ярьж байна. Манай охтууд зөвөр яг диплом наргаагаар гэж хэлэхэд бол энэ байнга л утсаар ярьж явах юм гээд нөгөө жоох юм болохоор нөгөө аавга байхгүйгээр нөгөө байнга асуу аав эзээ гэж нээд тонох хаана явна аав та эзээ ирэх юм байл гэл тэгэхээр ерөөсөө айгүй тийм өгүүлдэг шиг. Угаасаа зайлал игдэг л ахalta. Тэгээ манай дунд охин хүртэл би өнгөө цуглуулж байгаа аавда морины ном авч өгнө гэсэн. Наач ямар гоё юм бэ те. Манай морь тайлбарлагч тэр гээд хүмүүс найз нөхөд мөхөд багш нартай тэр их тийм ярьдаг юм шиг байна. Нэг өдөр төрсөн чи баг охинтойгоо. Энэ төрсөн өдрийн тэмдэглэлтээр нь яаж болдгийг даа. Төрсөн өдрийн тэмдэглэлтэй. Төрсөн өдрийн тэмдэглэл тэгэл нөгөө баг охинтойгоо нэг өдөр зорьцсон айгу уг нь тэр чин нөгөө төрсөн өдрөөр авч алах хэвээр хамгийн том бэлэг угаастай. Тэгэл ерөөсө төрсөн өдөр жилтгүй ерөөсө бурхнаас гэсэн хамгийн том бэлгүүд л одоо бронзахаа охин манай. Тэгэд нөгөө охиныхоо нэг насны авиг найз нөхөд ахтай нараа тэр өрөөд нөгөө тэмдэглэсэн. Тэр чинь нөгөө хүүхдийн нэг насны авиг бас төрсөн өдөр өдрийг нь бас нэг арай жоохон нэг өөргөн бэлгэрдүү гэдэг юм уу амтах туусаа бүгдээ сагавраа цуглуулад ингээ хийчих зүгээрээдэг гэл манайх ярьж. Тэр шуумаар нь тэгэл ахтуу хамаатан зодон найздагтууд аваад эхлээд нөгөө охины төрсөн өдөр төрөлцсөн ирсэн даахынд баярлалаа тэр гэж үг байлах завсраараа бас авчулж байгаа шүү дээ охин бид хоёрын гэдэг. Тэгэл нөгөө охины төрсөн өдөрт миний бол нам дарагдаж байгаа шүү дээ. Хамгийн тэн зориулагдаад өдөр өнгөрнө. Гэтэ яг би өөрөө бол нэг төрсөн өдрийн тэмдэглэж ороод нэг айхтар нэг төрсөн өдөр дээр бол нэг тийм ач холбогдол өгөөд байдаггүй хүн болохоор тэгэл нөгөө охины төрсөн өдөр гээл төрсөн өдөрт ач холбогдол өгөөд очиргоо тэгж баярлж наргидсан гэхээсээ илүүтэйгээр зүгээр миний хувь л бодлоо тийм хүн бол өөр л бодолтой л байдаг та. Хүмүүний орчлондоо сайхан хүн болгож төрүүлж өсгсөн ээжтэй баярлалаа хэлчихвэл тэр их нөгөө төрсөн өдрийн том нөгөө ээжийг л баярлуулж үлэх том болоо та гэж. Гэтэ яг өөрөө тэгж боддог ч гэсэн бас ээжигээ тэгж бас баярлуулсан нь зөөхөө. Сүүлийн үеийн энэ залуучуудыг та ямар байгаасаа гэж юу боддог? Жохо иршүүд байгаасаа л гэж л. Иршүүд бай гэдэг нь болохоор тэгэл нэг юм хааш гэсэн үг шүү. Бас биш. Тэрээс хүн болгон хаав нараасаа л үлгэр дуурал авдаг. Төр төвшин байх, айл өрх гэр төвшин сайхан байх гэдэг чинь тэр хүний нэг сайхан ноён руу
түрүүний нөгөө сайхан хэлэхгэр Монгол эрчүүд байж л үгүй л дээ гэдэг шиг эршүүд зан эсрэгээрээ харин охтууд нь харин арай илүү эршүүд болж байгаа юм байна. Бас үнэн шүү. Тий. Залуу үе хойд нийгмээ түүнэрэн бол итерхий тийм шүүмжлээд байж болохгүй л ах л да цаг үеийн угаасаа л тийм. Тэгтэл нэг жоохон тийм нэг эршүүд дөхөн байгаасай гэж бас бодогддгийг шүү. Монгол эр хүнд одоо зайлшгүй байх ёстой зан чанар, ур чадвар гэвэл одоо ямар зүйлсийг эзэмшсэн байхад ер нь за энэ бол нэг Монгол эр хүний дүртэй болжээ гэж үзэх үү. За яг ерөнхийдөө миний өөрийн гэсэн нэг баримтлагдаг зарчим нэг хүнд нэг заагаа хэлсэн бол тэр зааг нэг яаран залгичдгүй баймаар л санагддээ шүү дээ. Чойномгоо нөгөө Монголын заа андгаар буй заа гэж үг шүү. Тий. Заа гэвэл ёог гэдэг шиг. Хүнд тэгэл заа гэж хэлчихэд цаагаа залгаад байхаар тэр цаа түүнийхээ ажлыг ойр татна. Дахиад ингээ асар олон хүний нөгөө нэг ажилд нэгэснээс хадаа болж байна шүү дээ, тий. Хотлоо хайлдаггүй. Анхаач угаас ярьж хотлоо хайлахгүй болгоо хийхгүй. Хүн одоо алдчих болно, хонжиж болно, сайн аживж нөгөө өрөөн тугч өрөөн дугуулж хариулна гэдэг шиг ганцхан одоо үнэн л байх нь. Зааг залгаад байгаа хүнтэй хамтарч ажиллахад хүртэл жоох төвхтэй байдаг шүү дээ. Тэгээ хүн болгон дээр л тохиолдож байгаа даа. Тохиолж байгаа. Мэдээж ганцаараа ингээл яваад байхгүй. Бусдаар бол алддаггүй хүн гэж юу ах вэ тий. Алддаггүй хүн гэж байдаггүй. Амжилт гэдэг нөгөө алдаагаар шаталсан оргилийн тавцсан байдаг. Гагцгүй нөгөө нэг алдсан алдаагаа ахиж давтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгжил явах хэрэгтэй л гэж санагддаг. Айлын эзэн болж байгаа хүн болгон хариуцлагатай байх ёстой болов уу гэж боддیں۔ Ер нь л одоо ингээд нэг юм хариуцлагагүй л эрчүүд их олшроод байна уу гэж бодогддог шүү дээ надад. Хариуцлагатай байх гэдэг бол ерөөсөө нөгөө нэг эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, ихч вэ, багч вэ бүх хүнд зайлшгүй байх ёстой л. Учир нөгөө наадамшгүй ямар ачааг нь өрүүлээд чи энийг хийх ёстой гэдэг хүнд хариуцлага өрүүлчихэд байгаа ш. Яг өөртөө тохирсон тэр юмнийхээ эзэн нь байх. Боо хоёртой буцах эзэнтэй гэдэг шиг дор бүрнээ нөгөө хариуцлага ухамсарлал тэгэл явах юм бол ер нь манайхан ч бас аль салбар дээр оюун ухаан нээж дээр хүч барин нээж дээр ер нь бүх салбар дээр монголчууд тусгай өвдөлттэй улсууд шиг байгаа шүү. Бас л нөгөө өдөөтэйгөө холбох гэдэг шүү. Одоо ерөөсөө амьдран байгаа орчин байгаль цаг хуур энэ нутаг оронд эдэж ууж байгаа тэр хоол хүнс энэ юмтэйг их холбоотой гэдэг юм болов уу гэж зөвөр бодоод тийм манайхан бас тэгтээ нэрээ ямар ч салбар дээр арай нөгөө тэнгэрлэг гэдэг шиг морьтон монголчууд гэдэг тийм тэгэл нөгөө бүх юмээ нөгөө морьтой зүрэлдэг болохоор адуу гэдэг чинь ямар сайхан хэмэрлэг юмтан бэлээ манай Хөдөлмөрийн Баатар даваа хуугаад хэлдэж шít хүн дөрлөгтөнд хамгийн анх хурдны салхийг үзүүлсэн амтан бол адуу гэж. Яг үнэ. Машин дэрэг техникээр тэр нөгөө шуудан өртөө үргэлдэггүй тийм үе байгаагүй мориороо л дуулааныхаа хооронд давхдаг байсан. Хамгийн дөрвөн унаа юу вэ? Морь гэдэг байсан. Тэгэхээр бүх юм нөгөө адуутайгаа холбодог, морьтойгоо холбодог, мөнх хөх тэнгэртэйгээ холбодог. Ястаа жинхэнэ нөгөө Чингисийн монголчууд ийм болоод л тэр дэлхийн талыг эзэлсэн байлгүй. Тэгж омгшмор шүү. Одоо тэгээд энэ сайхан эрх чөлөө гэл хэдэнд заяасан энэ сайхан газар орон нутгийг эрх чөлөөг арай илүү бас хэтрүүлж ашиглаад байгаа юм болов уу гэж тэгж бодоод. Одоо ингээл одоо явж явахад тэгэл манай Монгол улс ямар гоё тийм эрх чөлөөтэй улс юм бэ гэдэг өөрөө ирэхгүй мэдэгдэж шүү дээ. Тийм шүү дээ тийм. Харин манайхан доозын нэвтрүүлэл дээр эрхээ хэтрүүлжээд эдэлчих гэдэг болохоос өөрийгөө нэг за би ч юу н бас нэг эрх хүн болж явсан байна да гэж үнэлэх гэдэг юм уу? Эсвэл улс амьтны бас нэг үнэлгээгээр тэгж хэлүүлж исэн тийм тохиолдол ер нь ховор шүү дээ. Тэгэхээр яг тэгж мэдэрч исэн тэр мэдрэмж танд ер нь байдгүй. За яг өөрийгөө за би ч хүн болчихтэй гэдэг. Одоо таны ажлыг үнэлэх гэдэг юм уу? Эсвэл аав ээжийн одоо нэг удаагийн одоо зүйлээс болж одоо хэлсэн их чухал үг шүү дээ. Тэр чинь ер нь бол тийм тохиолдол. Яг аав ээжээс найз нөхдөс нөгөө ажил төрлийн шугамар дотор бол тийм урмын сах үгнүүд бол зөндөө сонсч тий. Яг өөрөө бол сая таныг хэлэхээр л одоо би ч ер нь нэр хүн боллоо гэж. Тэгэхээр хүн өөрийгөө бас тэг дүгнэж бодож тий чаддаг юм шиг байгаа юм л да тий. Зарим усуд бол буруугаар ойлгож магадгүй. Гэхдээ яг нөгөө нэг эр хүн шиг эр хүн бол тэр өөрийгөө нэг жоохон тоох одоо ардын уран зохиолч Баавгийн Лавгсарангуй хэлдгээр омойтох гэж яриад өдөр инээдээд яг
Тэр бол их ховор гэдэг бахал та. Яг гоо тийм яахан тийм нэг мө буруу ой урганд үе юм уу тэр хүн болгонд байдаг л баг. Одоо ингээл 10 оноос хойш мөрмөл тайлбарлал хүн болгонлоо чи сайхан тайлбарлаж байна ингэж байна тэгж байна чи мундаг нэ тэрийг л тэр нөгөө хүн амтны магтаал урамшуулалд бас бялуураад нөгөө буруу тал руугаа гэдэг юм уу. Тийм үе бас хүнд ер нь ямар ч ажил дөрөл хийж байгаа ямар ч хүмүүс байдаг л хаа тэрнийг харин өөрөөгөө тэр үе дээрээ зөв жолоод чичил байх юм бол одоо манай аав ах нар тэр бүгд л хэлдэг л дээ тэгэл ер нь хүн амжилт гаргах тусмал үгэн сөөрөөд байх л хэрэгтэй штэ гэж нөгөө дугаа байсан хүн бүтэж өгдөг гэдэг шиг бусдаар нэг уус амтны төрөнд орж дуграал хүнээс төрүүлж яриад байх нь нэг зохимжгүй баг. Манай ялангуяа манай аав ах нар тэр хэлдэг. Хүн хэдий чиний амжилт гаргана төжи чинэл холмол үгээ залгиж л байх хэрэгтэй шүү дээ гэж. Тэгээ яг даруухан байл гэж хэлээд байгаа юм дээ. Тэгэж нөгөө хомойтож болохгүй, авирган зан гаргаж болохгүй, өнгөр сагсуулж болохгүй гэдэг. Яг нөгөө нэг цаг үе нөгөө мэдрэнэ гэдэг шиг орчинд нь харуулах л хэлж байгаа хэл тэ. Үгээ улам залгаад даруухан бай, битгээд дөрүүл дуграад гээд амтны хон суугаад иж болохгүй бах тэ. Тэгэхээр нөгөө зөв цаг үед нь хэлэх юм хэлдэг ярих юм ярьдаг. Тэгэл ерөөсөө л үнэн нөгөө нэг суур хүмүүжил тийм юм дээр асар их чухал юм шиг байна да. Аав нар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аав нар нэвтрүүлгийн дэмжигч Morton Residence чанартай амьдрий. Ер нь одоо битүүрийн ярилцлагаас үзэгчд маань за энэ Баатрин Гампүрүү гэдэг хүн бол нэг эдийн анзааны хүн юм байна да. Ийм эцэг юм байна да. Ийм сайхан аавын хүү юм байна. Тэгэл олон зүйлийг л хүлээж авч үзсэн байх, ойлгосон байх, тунгааж байгаа. Монгол эрчүүдтэй нэвтрүүлгийг үзэж байгаа монголчуудад хандаж ер нь нэг сайхан уриалга гэх юм уу, ерөөлөх юм уу, хайрлал одоо юу гэж хэлэх үү? Ялангуяа энэ аав нар гэж олон сайхан аавууд байна да Монголд. За баярлалаа. Тэгээд аав нар нэвтрүүлгийнхаа хамт олондоос одоо дахин баярлсан залраснаа илэрхийлье. Олон сайхан аав нарыг бас нэвтрүүлгийнхаа амарт урьж үзэл бодлого олыг нас сонсч аваарай гэж хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн нэр маань бас их надад эхлээд ярихад л их гоё сонсогдсон. Шууд сонсоход нөгөө олон тоон дээр аавуу тэгээд олон тоон дээр аваад үзэхээр сонсогддог хэдийч аав нар гэдэг ингээд тастаа аваад үзэхээр аав хүн гэдэг, эцэг хүн гэдэг одоо улс орны ээж бай, айл гэрийн ч бай ерөөсөө тэр нар нь байдаг. Тэгээ нөгөө нар болохоор яадгүй гэрэлгээгээ цэцруулдаг, гэлжирлээгээ гүйлдэг. Тийм сайхан гэрэлгээгээ та байхын тулд нөгөө үр хүүхэд ихнэр хүүхдэд хайрладаг, хэлэг бүтэн сайхан гэр бүл байж тэр хүн гэртээ бас нэг нар шиг хүндлэгдэх хэмжээний тийм байх болов уу гэж. Анх зүгээр нөгөө нэвтрүүлгийн нэр бол тэгээ сонсогдсон нэвтрүүлэг үнэхээр тийм нэр нь их гоё юм байна лээ та бүхэндээс баяр хүргэе. Тэгээд баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг үзэн суугаа бүх улсуудаа манайхан чинь нэг цөөхөн монголчууд гэж яриад дээ. Би бол эсрэгээр нь ярмаар санагдаад байна. Бүхий олон монголчууд гэж. Би олон дан дээр ярмаар санагдаад байна. Эх орны 408 зохиост аж төрийн амьдран суугаа одоо бүхий олон монголчуудаа эрүүл нэг саруу сайхан бүхний дэдийг хүсэн өрөө тэгээд айл болгоны хойморт нь аз жаргалын гал үргэлж өөдөө бадамлаж дүрэнзэж байх болтугай гэсэн эрүүлэг өргөд шүү. За их баярлалаа. За ингээд баярлалаа үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хурдан мөр тайлбарлагч Баатрин Гампүрүүгээ одоо уулзууллаа. Аав нар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia мөн одоо манай нэвтрүүлгийн дэмжигч Morton Residence нартай гүн талархал илэрхийлье. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.